Миний төрхий өчтөр орой би лайв хийсэн чинь нэлээ оройтчлаа. Ивент маань 3 жилээр яваад тэгээд оройтц учраас лайв хийж амжсангүй. За өнөөдрийн лайв юу вэ ярих юм бэ гэхээр бидний сэтгэлийн гэмтэл гэдэг зүйл удамшдаг шүү. Удамшдаг гэдэг маань бид нар үйл хөдлөл байгаа байдлаараа хүүхдтэй үлгэрлэн дуурайлж үзүүлээд өөрийн мэдлэгээ өөрийнхөө сэтгэлийн гэмтлийг мэдэхгүй учраас өчтөрч байна уу? Ер нь над дээр ирж байгаа, сургалтанд ирж байгаа хүмүүс байна уу? Өөртөө сэтгэлийн гэмтлийг мэддэггүй л дээ. Баг наснаас авсан сэтгэлийн шархаднаас нуугдаж явдаг. Тэгээ өөртөө маш их маск зүүдэг, мундаг, эсвэл ингээд ухаантай, эсвэл ингээд нэг цэцэрхсэн. Тэгээ дээрэс нь сайн хүн байхын синдромтой, сайн ээжийн синдром гэх мэтлэн зүйлүүдээ өр хөвгтдээ өгöd байгаагаа өөртөө ч анзаардаггүй. Тэгээд өчтөр сургалтанд ингээд орж явахад сайн зүйлүүд маш их байсан. Ээжүүд маань нэрээ өөртөө анхаардаг учраас хүүхдүүдээ нэлээд хөгжүүлдэг юм байна. Гой дугууланд явуулдаг ингээд өөрөө өөрт нь ажилуулдаг тийм зүйлүүд ажиглагдчихсэн. Нөгөө талаараа нэг сөрөг зүйл ажиглагдсан зүйл маань ээжүүд өөрөө сэтгэлийн гэмтлээ мэдэхгүй учраас хүүхдүүдтэй удамшуулаад өгчихсэн байсан. Тэр энэ идэгдэг л дээ. Ээж ингээд хит өөрийгөө хүчлээд ингээд мундаг байх гад ээж ингээд өөрийгөө олоог учраа олоог болохоор хүүхэд ч тэр гуниг мэдрээд хүүхэд бас тэр өөртөө маш их хүлээлт цензурыг тавиад тэрэндээ өрөх болохоор сэтгэлээр унах гээд сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг болохоор хүүхэд бас тийм байгаа маань гэдгийг бас анзаарч байсан. Тэр энэ бид бүхэн их хүүхдээ бас л ингээд ер нь л бэрхшээлгүй зовлонгүй амьдралыг хүсдэг бол өөртөө тэр суурийг тавьж өгдөг шүү дээ. Золон бэрхшээлийнхэн суурийг бид нар өөртөө сэтгэл дотор нь өөртөө тавьчдаг ээж аваад маань тэргээж анзаардгүй. Тэгчээ дараа нь миний хүүхдээ яагаад миний явсан замаар яваад байна гэдэг бол далд ухамсарт хийж байгаа зүйлүүд маань бид нар санаатай болон санамсаргүйгээр өөр хүүхдтэй өвлүүлж өгж байгаа шүү. Танд байгаа муу болон сайн чанарыг тэр яагаад сэтгэлээ засаад өгөөч гэд хэлээд байгаа юм бэ гэхээр та өөрийнхөө сэтгэлийн дотор хэдэн үеийн удмаараа ирсэн зүйлүүд байгаа. Одоо таны дээд үед урт гартай хүн байна уу? Хин байна уу? Жохон муу зуршилтай хүн байлаа гэхэд генерээ дамжин ирсэн тохиолдлууд сэтгэл зүйн хэв шинжүүд байдаг. Энд дээр нөгөө Америкт болсон кейсийг яриа л да. Нэг хүүхдийг өргөж аваад алуурч мэсэ хүүхдийг ээж аав нь алуурчин гэхээр нь өргөж аваад хүн болгоно гэсэн чинь хүн болж чадаагүй. Нөгөө маань дахиад хүн алсан гэд хүүхд маань хүн алсан гэд. Тэгэхээр энэ дээр жишээн дээр ярихаар яг энэ шиг үйлдэлийг бид нэр хийдэг байхгүй юу? Тэрийг хүлээн зөвшөөрч чаддаггүй жоохон аав ээж нархуудаг бол тэрийг жигсэн гэдэг мөртлөө өөрөө дундаа бас дамжуулж чад байдаг тал байна. Аав ээж салалт үүссэн бол өөрөө дундаа дамжуулдаг яг нэг юм жижигэн хараал гэдэг үг арай хурцтан л да. Гэхдээ би жоохон хүнд үгээр хэлвэл тийм. Тэгэхээр энэнтэйгээ ажиллаад өгөөч ээ, энээсээ салаад өгөөч ээ гэд. Манайхан чигээр энэ тэнд хүн амьтанд үзүүлээд явдаг юм уу? Хараал ирвэл яасан 10 сая 5 сая төгрөгөө бариад гүүх юм аа. Тэгээ нөгөө хараалны идэгсэн за тэрнгээрээ тэгдэм байгаа. Гэтэ 70 онцорт байж байгаа энэ сөрөг код гэдэг зүйлийг өөртөө ажиллахгүй бол хизээч барахгүй. Барахгүй зүйл. Таныг бүр далаалаа мэрсэн ч гэгэрүүлэхгүй гэд бид дандаа хэлдэг тийм учраас та энэ сэтгэлийн шархтайгаа ажил, хүүхдтэй эртгэн ажил тэгжиж бид нар энэ дотоод нөөц боломжийг ил гаргаж ирж өөрийнхөө амжилт карьерийг ярих байхгүй да. Тэгээд өчтөр ингээд хүмүүстэйгээ ажиллахад үнэхээр гайхалтай байсан. Манай баг хамт олон үнэхээр яг нэг хүн шиг хандчихсан. Бүр ингээд өдөржингөө надаас юу ч хүсээгүй. Би ингээд ирээд бөөндөө үйлчлээд өгөөч гэж хүсээгүй хахад үнэхээр ингээд сэтгэлээрээ ингээд ирээд бүр ингээд үйлчлээд бүр сэтгэл нь яг тэнд хамт оршиж исэн. Тэгээд бүр багийнхандаа үнэхээр их талархсан. Тэгээд тэндээсэн хүмүүс ээжүүдэд ажиглаж байгаа зүйлүүдээрээс ер нь ээжүүд юу гэдэг вэ гэхээр дандаа масктай байдаг. Хөөхөн байх масктай, ухаантай байх масктай. Тэгээд дээрэс нь бас нэг юм мэрэгжлийн ард нэг мэрэгжлийн маск зүүцсэн. Тэр ингээд би доктор би тийм мэрэгчлээ гэд. Зүгээр тэр чинь бидний логик сэтгэлгээ хөгжүүлснээр энэ нийгэм маань өөрөө үнэлээд нэг диплом гэдэг цаас олгоод өгчихсөн л зүйл шүү дээ. Логик академик мэдлэг гэдэг зүйл бол. Тэгсэн чинь цаана нь бидний мэддэггүй зөндөө агуу мэдлгүүд байхад зөвхөн өөрийнхөө 6 сэтгэлгээ гэдэг зүйл байна. 6 сэтгэлгээ гэдэг зүйлийн зөвхөн логик сэтгэлгээ гэдэг зүйлээр өөрийгөө ухаантай гэж бодоод явж байгаа нь үнэхээр учир дутагдaltaй санагдсан шүү. Гэтэл цаана нь зөндөө сэтгэлгээ байна штэ. Дүрслэл сэтгэлгээ, бүтээл сэтгэлгээ, IQ, одоо нөгөө IQ сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, тэгээд цаашлал логик сэтгэлгээ. Өнөөдөр би логик сэтгэлгээний хичээл орлоо. Гэвчлэгээр эдрийгээ хөгжүүлээгүй юм байж ижил ухаантай л гэж яриад ах юм нэг юм оюунлаг мэдлэг олж авсан гэдэг байгаа. Тэгэхээр тэр мэдлэгийг амжилт энэ сэтгэлийн шархаа та ангаагүй, сэтгэлийн гэмтлийн ангаагүй тохиолдолд таны цаавн дотор юу ч орж чадахгүй.
та юм сурахыг хүсээд үнэхээр толгоонд тэр хэдэн 10 саяар нь хөрөнгө оруулахыг хүсээд байгаа бол сэтгэлийнхаа шавхыг эдгээч эхлээд аваач ээ. Тэгжиж танд шингэн штэ. Тэгэхээр над дээр ирдэг хүмүүс зөндөө дэлхийн зөндөө сургалт авцаа. Том хүмүүс ирдэг юм өө. Дандаа том би чинь тэдрэг үүсэх юм чинь. За яасан гэсгээр би толгоонд бараг 100 сая төгрөг хийжээ. Одоо энэ тийм үнэтэй сургалт авсан. Тэгсэн мөртлөө миний амьдрал өөрчлөгдсөнгээ гэдэг. Бага насны сөрөг итгэл үнэлтэйг альжлаагүй юм чи юу н өөрчлөгддөг юм. Нөгөө нэг сайн ихчийн синдром, нөгөө л нэг сайн охины синдром, нөгөө л нэг мундаг ах хэвээр гэдэг хүлээснээсээ гараагүй юу н өөрчлөгдөн гэж. Тэгээ би тайлбарладаг л да юу н өөрчлөгдөх юм бэ? Та өөртөө ажиллаагүй л шүү дээ. Яг гадуур тойроод ингээд зөндөө сургалт авч болно шүү дээ. Гэтэл болоогүй л энэ да өөртөө л ажиллаад өгөх дөө өөртөө сонирн биш байна да гэдэг дахиад тайлбар хэлдэг. Өөрөө амнаасаа гарч байгаа үгийг мэддэг, ёстой гэдээ дайраад идэг. Тэгээ цаашлуул бүр ингээд би энийг сурсан, энийг яасан ингээд хідэн сургуулийнхаа дипломоор ярина, эсвэл ингээд хідэн сургалтынхаа нэрээр ярина. За энэ зүйл бол өөртөө шингээгүй бол тэр мэдлэг чинь хоосон шүү. Тийм учраас сурах юм ариун шүү. Хаас зүгээр мяаштай мяалсэн дээр биломья. Зөндөө сурах юм зөндөө байна. Манай шавнарчтай мяа гэж өөртөө хүлээн зөвшөөрч эхэлж байна. Тэгэхээр их хэрэгчлөөтэй болцдог. Өөрийнхөө сул талыг хүлэмжшрүүл чадах юмаа л хий. Тэгээ чадахгүй юмдаас авчаад явах. Тийм зүйлүүд байна. Тэгээд юун дээр төвлөрн тэр томордог бол мөрөөдлөл том болгомоор шүү дээ, тий. Тэгэхээр хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлэе гэж бид нар чи хүүхдээ сайн сайхан яваасаа сайн мөрөөддөг шилжирнэ. Өөртөө хүүхдийнхээ сэтгэлийг гэмтээгээд харгас шүүмжлээд өөрийнхөө ёстой гэдэг хайрцагт хайрцаглагадаад өөрийнхөө одоо ингээд үсийн хүртэл өөрийнхөө засна гэдэг ярьчих юм. Хувцсын хүртэл өөрийнхөө сонголтоор өмсөл ингээд тэр хүүхдийнхээ эрхэнд талдаад шүү дээ, тий. Хувийн орон зайг нөрөөс хөндлөхгүй маа. Нөхрөө хүртэл ингээд хувийн орон зайг хөндлөхгүй өөрөө тэр дуртай хувцас өмсөд би яваг л дээ. Тэгэхээр ингээд л дээ. Чи усан дурсан юм уу? Чи хувцас сайсан юм аа гэж хувийн орон зайд нь халдах юм ямар ч эрхчлөө байхгүй. Тэгээ тэр эмэгтэй өөртөө ч ямар эрхчлөөгүй байх юм аа. Өөртөө ч ямар ч эрхчлөөгүй. Хүүхдэд чи тийм байвал хөөрхөн, ийм байвал хөөрхөн гэдэг стандарт тогтооч юм аа. Тэгээд энэ хүүхдээ битээ тийж хайрцаглаач ээ. Хүүхдээ яг байгаагаар нь хүлээн авч хайрлал ямар ч нөгөө сөрөг чи ээжигээ асардгүй муу хүүхд гэж хэлэхээр чинь юу гэсэн үг. Зарим хүмүүс ингээд хийдэг хүүхдээ өсгчөөд ингээд буцаагаад өөр нь ихэд байх юм аа. Тэр чи ихийн хайр биш байхгүй юу? Тэ? Одоо над дээр хүртэл иржсэн. Би чааг ингээд ийм ботлог өсгчөөд байхад ачлалгүй хүүхд юм аа гэл. Хүүхдээ зүгээр нөгөөдгөн заавал ачлалтай хүүхд болох гээд дайрцсан. Бүр ингээд ачлалтай хүүхдээ их эцгийнхээ хайрыг ойлгоогүй хүн цаашаа явахгүй ч гэж яах шиг. Ихийгээ ачилж чадаагүй ингээд. Тэр хүн үнэхээр өөрөө хүн болчих юм бол их байтга энэ дэлхийг ачилж чадхаар хүн багтчихна. Тэр ээж өөрөө болоогүй байхгүй хайр гэдэг өөрөө ойлгоогүй. Үнэхээр ихийн хайрууд ямар ч төлөөсгүй хүүхдээс юу гордох юм бэ те. Тэгс чинь л та төс өдрөөр бэлэг өгсөнгөө л гин хүний хүүхдүүд ингээд нөлөөлөд ах чинь миний хүүхэд байхгүй. Чи хайр ойлгоогүй л ээж байна. Тэр ээж өөрөө ихийн хайрыг аваагүй л байна. Тэр ээжэд бас буруу гэж болохгүй байна. Хүүхдээсээ хайр нэхэд байгаа ээж өөрөө ихийн хайрыг гүйцэд аваагүй л ээж байна л та. Ихийн хайр ээжтэйгээ сэтгэлийн холбоо үүсгээгүй л ээж байгаа. Тэгэхээр тэр алдаагаа олж хараад асуудлаа олж хараач ээ. Асуудал өөрийнхөө сэтгэлийн гэмтэл гэдэг зүйлийг олоод харчаач ээ. Одоо би ингээд харчаач ээ гэрэсэн чинь манай 3 настай хүүхд яг харчаач ээ гэж ирдэг юм чинь. За тийм байх. Тэгэхээр тэрнтэйгээ ажиллах хэрэгтэй байна манайхаа. Сэтгэлийн гэмтэлтэйгээ ажиллахгүй бол та 1000 коуч мөөч юмд явж яах гадагаа. Эхлээд гэмтлийн харилцаагүй тохиолдолд амжилт дадж байгаа л гэдэг зүйлийн талаар яриач хэрэггүй. За өчтөрийн хичээлээсээ зах зугаас нь ордвол бид бүхэн амжилт гэдэг зүйлийг ээжээрээ дамжуулан ээжийнхээ талын удам өгсгаараа дамжуулан авч идэг. Таны ген хүссэн үсээгүй ээж чинь ген байгаа. За энэ дээр би ямар алдаа гаргадаг байсан бэ гэхээр миний хөлийн долоор бол маш урт байхгүй юу. Тэг хүмүүс харахаар шоолол идэг юм. Ямар юу ч гинөө. Тэгээ энэ ээжигээ дөрөөсөн. Тэгээ хүмүүс ээжийн талынхаа ээжигээ дөрөөд муухай ороотой ингэ хэлдэгсэн. Яар сандал өмсчээр бараг нөгөө X мен дээр гардаг аватар шиг хөлтөө би дандаа тийм багасаа хөлн дээр тийм гимтэлтэйсэн. Тэгээ одоо л их хүлээн хөөрхөл харагдчих урт хөлтэй яа тийм. Тэгээ заавал би хүмүүс шиг тайрцсан ороотой заавал тэгшин стандарт гэж юу гэдэг юм те. Тэгээд хэрвээ ээж байгаа талаар сөрөг бодлыг ингээд удамшуулаад хэлээд байх юм бол тий эмээ өөнөр хэлдэг шүү дээ ээжээгээ дургаад хачин юм гээд эсвэл ярангуй ах トゥ нар ээжээгээ дургаад царай мутаа гэд би бол ээжийнхээ талаар царай мутаа муу мэдээллийг маш их сонссон учраас ээжийн талаар сөрөг итгэл үнэмшил маш их байсан учраас би амжилтаас үргэлж хол байсан. Үргэлж яаж хичээсэн би амжилтаас нураал онцдог байсан. Амжилт гаргаж штэ хүнлэн бол сайн анагаах ухааны сургалт тэнцээд ороод тэгэл юу ягаал бахан мөсцөс синий тэмцээнүүдэд төрүүлээл
ангаахаас төрүүлээл тэр үедээ л амжилт шүү дээ. Зөндөл амжилт гаргаж ирсэн шүү дээ би. Бас гайгүй хүн амтантай суугаад чи амжилт биш юм уу? За тэгэл зөндөл амжилт гаргаж илаа. Гэтэ тэр бүх зүйлийг алдаад исэн байхгүй. Алдаад л исэн. Ямар ч амжилтанд хүрсэн сэтгэл ханахгүй нэг амар өсвөлтөндөө дутуу мэдрэмжтэй. Юу ч өгсөн яраалгүй сав шиг. Нөхөр хүртэл гайхдаг. Чамд юу ч бэлэглээд юу ч авдаг гэсэн та наа шунал дутуу мэдрэмж хизээ арилах юм бэ гэдэг ус. Би нэр хизээ арилах юм гайхаад байгаа. Яасан хязгааргүй шуналтай юм бэ. Тэр энэ шуналтаадаа биш багада би эцэг хайрыг аваагүй эцэгийнхээ дараа сөрөг итгэл өмшөлтэй сэтгэлийн холбоо дотоод чадаагүй учраас ёроолон цорхоос хавл исэн байгаа байхгүй. Тэр энэ хүн ихэнх ийм хүмүүс дэлгүүр хийж хувц эсвэл гадаад хувц царай дөрхөөр хөөрхөн болж иж жоохон тайвширдаг л да. Өөрийнхөө дутуу мэдрэмжийг нөхөхгүй л байгаа. Өглөөний мэнд нөхөд л яваад идэг. Тэгэхээр энэ дутуу мэдрэмжээ ажиглаач ээ. Тэгэхээр энэ дутуу мэдрэмжтэй ээж аауд маань дахиад хүүхдтэй болохоор дутуу мэдрэмжээ дахиад өвлүүлээд өгч юм дүн гэл өгч шв. Өөрөө хоосон сав юм чи хүүхдээ бас хоосон сав болгоц. Тэгээд тэр жоохоо амьтад дутуу мэдрэмжээр өсөд гонигтай өсөд. Өөрийгөө шөөмжлөлтэй ээжүүд ингээ өөртөө шөөмжлөлтэй ханддаг шүү дээ. Одоо сайн шиг тий хөлийн хурам яаш тий ямар яатсан ч гэнэ. Урт тэгээд ингээд би чи ингэдэг байсан. Хүүхдэд сэтгэл зүй тэгж масар их гинтээдэг байхгүй юу. Одоо ингээ миний хөл уулна 39 ярьсмаар би чинь тэмээн тахаа. Айг өндөртэй хязгаарлага арай том үлдээ. Тэгээд дандаа тэмээн тахаа гэдэг үгийг маш их сонсдог байсан. Тэгээд нөгөө огт өсвөр насны охтууд чи эмзэг өөртөө итгэлгүй байх үедээ бас хөвгүүдэд бас хүмүүст жижиггүүлтэй харагдчихаа дандаа 38 ярьсмаар гутал 37 ярьсмаар гутал чихээд өмсчдөг гэсэн. Хөл өвдөжсэн чамаагүй үеийнхээ хөвгөд молуулахгүй бол болоо гэж боддог байхгүй хүүхдээ үед. Тэгээд ингээд миний хөлийн бүх хуруунуудыг эвэрссэн. Одоо эвэрсцнийг харахаар хайр урдаг. Би өөрийгөө олтлоо бас ингэж өөрийгөө зовоож исэн байна гэд. Тэгэхээр хүүхдүүдийг тэгдэг аахгүй. Хүүхдүүдийг бид нар ингээ харгисэлждэг. Ээж дөрөд хөмсөггүй. Хам нармаагаад өста нэрэ мэрэ гэд. Тэгээ дутуу мэдрэмжтэй өсгчээр нөгөө охин нь эвгүүж отохоор том болоод нэг хамрал хийлгэчихгүй л өста нэрэ. Дандаа дутуу мэдрэмжтэй. Тэ миний дутуу мэдрэмж хөмсгөн дээр байсан бас. Тэгээд нэг хөмсөг шүүлээд нэг хөмсөг суулгуулчихл юм бол би бүрэн бүтэн гой үзэсгэлэнтэй эмхтэй болох гээд. Тэгэл хамгийн хөмсгний зургийг утсан дээрээ татаж аваал. Ааст. Хөмсгтэй л очил хөөрхөн болно гэд. Хөмсгөө шивгүүсэн. Тэгсэн чи хөөрхөн болоо гэж. Нөгөөдгөө салж байна. Өөртөө итгэл маш нэмэгдсэн юм алга. Жохоо овор нэмцэн. Тэгэд ашгүй хөмсгний арилаад яатсан. Тэгэхээр бид нар гаднах зүйлээс өөртөө итгэлтэй байдлыг хайгаад идэг байхгүй юу? Таас гой сормоос хийлгэж болно, хөмсөг хийлгэж болно, хөх хийлгэж болно. Гэтэ дутуу мэдрэмжээс сэтгэлийн шалхаа эдгэж ижил ангаадаг байгаа байхгүй юу? Та эдгээгүүдэх бол гаднаас 1000 юм наагаад нэмэргүүлдэ. Энийг өчтөр ивентэд маш гайхалтай хүмүүс ирсэн. Эндээ ирсэндээ үнэхээр талархсан гэдэг сэтгэлдлүүд бүгд хэлсэн. Бүр 150% бэлдтэй болсон. Сайн байна уу? Орой мэнд. Сайн уу? Ганц цэг ламсрын долгос руу амглаа. Тэгээд тэр хүмүүс маань бүр 20 жил, 30 жил хүний хажууд хүчтэй харагддаг. Хүний хажууд сайхан сэтгэлтэй харагддаг хүмүүс идэх юм аа. Бас тийм л өөрийгөө зориулдаг бурхан бодсод байгаа маа шиг тий. Тэр минь энэ минь гэж явдаг тийм хүмүүс ээ. Тэг өөртөө яаж хандаад байгаа юм гэхээр би яах вэ л гэдэг. Тэгээд дараа нэг өөртөө тулаад ажиллахаар өөрийнхөө дотор хүн амар гомдсон. Босод хүмүүсийг л тоогоо яваад идэг өөрийгөө тоодгүй. Тэгээ дотор хүн гомдоод уйлаад тэгээ өөрөө амжилтгүй яг ингээд аз жаргалтай биш дутуу мэдрэмж өөрөөс нь нугаа булшилсан байдаг. Тэгээ тэр дутуу мэдрэмжийг ухаад гаргаад ирэхэд зөвхөн сад тавьж байгаа юм да. Уйлаад бүх ингээд өчтөр манай тэр ивент дээр ирсэн бүх салбитыг дууссан шүү дээ. Бүр ингээд эхлээд гой будагтай гой хүүхнүүд ирсэн. Өглөөний мэнд ямка гэж өглөө 2 дахь мэндлээ. Тэгээ бүх салбитыг дууссан. Бүр ингээд носноо эхлээд амар гой хүүхнүүд ирнэ шүү дээ. Будаг шунгатагаа яста хөөх хүүхнүүд ирсэн. Дараа нь ингээд зураг авахс бүгд ингээд уйлцсан. Бид нэр жоохон бахта уйлахаар өөрийгөө муухай харагдаж санаа зовдгоо шүү дээ. Өчтөр муухай харагдаж санаа зовж байсан хүмүүс байсан. Жоохон охин бахта бид нар ч яста дараатлаа жараатлаа уйлсан ч гоё л идэв шүү дээ. Яа нүүр улаагаад яг тэр дотор охиноороо яг тэгж уйлсан. Тэг ингээд нүүр мөр ингээд юу болцсон. Нүүр мөр нь улаацсан нэг гой хөмсөг сурмаас зарим байхгүй болцсон. Тэгээд яг дотоод охинороо уулзаа тэр мэдрэмж нь тэгээд сүүлийн хэдэн жилийн аз жаргалыг амтлаагүй байна гэдэг зүйлийг хэлчихсэн. Би яг өөрөөр байгаагүй юм биш дээ. Би нэр ингэснээс хойш амьдралд маань ийм хүнд бэрхшээл тохиолдсноос хойш нөхөр маань өнгөрснөөс хойш эсвэл ингээд гэртээ сууснаас хойш өөрийгөө орхичжээ гэдэг зүйлүүдийг хаваалцчихсан. За тэгэхээр өнөөдрийн лайваар
дотоод охиноо гаргаж ирээч ээ. Өөрийнхөө байгаа байдлаараа байгаа хүлэн зөвшөөр, мяга хүлэн зөвшөөрч ээ гэдэг зүйл санаа хэлэх чаа. Тэгээ манай хүүхд сэрэд ах шиг байна. Тэгээ дээрэс нь amazing mind хөтөлбөр өчтөрийн харсан зүйл нь хүүхдтэй сэтгэлийн гэмтлээ ээжүүд өгөөдөөс учраас хүүхдтэй сэтгэл зүйтэй ажиллаач ээ. Өөртөө ч бас ажиллаж хамт яваач ээ гэдэг зүйлийг хэлэх гээд байна. Нэгэнд баг дээр нэмчилчих. За ээжийнхөө одоо очлоо. За тэгэхээр amazing mind хөтөлбөр маань өнөөдөр ингээд хаагдах чаа. Өнөөдөр амжаад ороод ирээрээ асууж ирсэн хүмүүс маань. Тэгээд update mind хөтөлбөрт зөндөө хүмүүс орё гэдэг хүсэлтийг илгээс өчтөр тэр танхимд дэсэн хүмүүс бүртгэлэн дууссан өгөөж гуйгаад тэгээд за би нэг өдөр нээж өгөө. Тэгээд тэр боломжтой өдөр ороод ирсэн. Тэгээд өнөөдөр update mind 30 хоногийн хөтөлбөр өчтөрийн сэтгэл засал зөвхөн нэг удаагийн амтлагаа төдий байсан мөртлөө тэгж гүнзгий орж чадсан. Тэгэхээр update mind хөтөлбөрт 4 удаа орох юм. 4 удаа орно. Дээрэс нь 30 хоногийн тархины дасгалуудаар явна. Үнэхээр гайхалтай тархиныхаа төвжигээ мултлаад энэ гацсан мэдрэмжээсээ салаад амьдралдаа урам зоригоос гадна боломж болцоог олж хардаг. Энэ тархиныхаа босод сэтгэлгээтэй ганцхан логик сэтгэлгээр өөрийгөө ухаантай гэж дөвлөхө болооч. Тэр 10 жилийн диплом, их сургуулийн диплом чинь зүгээр л нэг сэтгэлгээний нэг хэсэг багт чинь нөгөө хэдэн 5 сэтгэлгээгээ амжсан сууж явах юм. Тэр болгондоо ажиллаач, байгаа нөөц боломжоо ашиглаач гэж хэлье. За тэгээд энэ хоёр хөтөлбөрт маань ороод ирээрээ. Тэг ингээд лайв өндөрлөө манай хөтөлбөрлөө дэвлээд байна. Баяртай. За. Зээл ночлооч